Тэгэхээр манай онон дов бол өөрсдийнхөө хийгээд зорьсон юмыг үнэхэрийн чанартай хэний ч өмнө харагдах хууц чанарын өндөр гүйцэтгэлтэйгээр хийж чаддаг энэ л хавталтай. Тэм учраас ямар ч үед итгэлтэйгээр онон дов энэ ажлыг даалгах чидаа гэж хэлэхэд бол хүний одоо даалгасан хүнтэй хүний өмнө хүлээсэн үргээр биелүүлж чаддаг ийм сайхан хавтал. Монголын реклам, клип, шоу бизнесийн загалмаас эсэг компанид гэж тодорхойлно да. Итгэлтэй хүн шиг найдаж болох нөхөр. Маш тод тэгээд маш фокус сайтай. Төрөлхийн одоо хүний авьяас мэдрэмж тэгээд ерөөсөө хоцрогддог үргэлж хөгжиж байгаа. Тэгээд ганц үгээр үргэлжлэх бий гэж хэлэн байна. Энэ бол алсын зэнэт мэдээд болсоос бүхэн авч хэлдэг чигтэй хөргөдөг орчин үеийн холбооны төрөл Facebook. Телевиз 1990-ад оны ихээр байгуулагдж хахад хэдэн тийм шижгэнсэн залуучууд ажиллаж ирсэн. Нэг нь манай Ононбат, Тулгаа, Бат Эрдэнэ гэх мэтчлэн олон залуучууд ажиллаж ирсэн. Эднэр өөрснөө санаачлаад ийм нийгмийн рекламуудыг өөрснөө хийсэн. Өөрөөр хэлбэл энэ юмыг хиймээр бүр ингээд цаанаасаа гарын захтнаа тарих нь одоо гжигдээд ингээд хиймээр байсан. Гэхдээ шалдар балдар юм уу хийвэл хийх л байсан тийм ээ. Гэхдээ нийгмийн чанартай рекламны анхдагч бас. Тэр нь одоо хүртэл телевизийн түүхэнд энд тэнд ингээд тэр үеийг мэддэг хүмүүсийн ярианаас өргөлж хурал семинар дээр яригдчихэдэг. Тэгэхээр ингээд сайн юмны улмөр өргөлж одоо гэрэлтчихэд. Бас л анхдагч. Хүмүүсээ хог битгий тараарай. Байгаль хүн хоёр хүн холбоотой. Авасаа юу? Рихнас. Маш олон одоо уран сайхны шийдлүүд анхны рекламыг хийжсэн. Одоо би юу гэвэл гоо сайхны реклам хийгээд сууж яхад нь Ононбаттайгаа хараад энэ рекламыг одоо ингэж удаан хийж байгаа юм бахтаа гэж бодоод хараад хийцийг хараад баярлж тийм ээ. Үнэхээр 30 секундэд тэр гоо сайхны ертөнцийг хамгийн анх Монголд таниулж ирсэн тэр гоо сайхан гэж тэр зүд яг л уран сайхны кинотой адилхан дүр сонголт гол дүр байгаа ш нэг юм ихтэй. Тэгээд одоо тэр дүр сонгоцсныхын дараа тэр хэрглэж байгаа эд бараг яаж уран сайхны хэлбэрээр хүнд гоё одоо таашаалтайгаар өгөх хүмүүсийг хэрэглэхийг уриалах уу гэдгийг мэдэж хийжсэн. Pyramid card таны электрон барааны пирамидлүүрээс Toshiba Canon Brother Canon бүсийн электрон бараа хөдөлгөөн авахтай. Pyramid card таны хөгжим сонсч үжилж нэртэй хамтлаг дуучдын тоглолтыг үзэн Hollywood Disco Bar-ын гэхэд тань. Яг л тийм үеэр би захирлынхаа эзгүй дөрөнд нороод гайртай хүүхэнтэйгээ тэр нь одоо миний ихнэр л дээ ярьж харлаа. Юу вэ? Пэйжер шүүрч аваад хартал
захирал. Рекламны хувьд бол үнэхээр on-off хувьд бол үнэхээр шинэлгээ. Тэр бол дуутай реклам хамгийн анх л дуутай рекламыг шунхлаа авто сервис гэж хэдэн онд гарч ирсэн юм бэ. Дараа нь манай Хамбургийн харангийн лавга Хамбурын хаан бид тэнд байна гэж дуулж ирснийг та бүхэн санаж байгаа баг. Яасан бэ? Засвар хийх хэрэгтэй болов. Цаваас гिचин бид тавиад үгүй. Будаад бас хатаад үгүй. Манай хувьд бол одоо шунхлаа компанийн оршин тогтнож байгаа 20 жилийнхээ хугацаанд бас их олон реклам, олон л одоо хэрэглэгчдэд хандсан сурчлагын юмнуудыг бэлдээжсэн. Гэхдээ үнэхээр тэр шунхлаа автосервис гэдэг тэр рекламны ролик шиг Монголын ард түмэнд бүгдээрэнд нь хүрсэн. Одоо болтол захын хүнээс асуухад баг аялахаар, ярихаар ийм хэмжээний дуран бүтээл бол бас хараагүй л дээ. Яг энийг хийсэн түүх бол бид нар бизнесээ дөнгөж эхэлж байсан. Бизнесийг хийж байгаа бизнесээ бусдад таниулахын тулд бүх юм шинэ байгаа нөхцөлд Монгол улсад тэр чинь дөнгөж зах зээлийн нийгэмд орж ирсэн. Бүх юм шинэ байгаа нөхцөлд энийг бид ийм юм хийж байгаа шүү гэдгийг харуулахыг хичээсэн. Энийг бид ийм юм хийж чадсан шүү гэдгийг бас Ононбат тэрүүгээр харуулсан байх гэж боддог. Яг өнөөдөр тухайн үеийн хэрэгжилж байсан зураг авдаг техник байд юм уу? Одоо тэр юмнууд нь мэдээж чанарын маш өөр төвшөнд байсан. Гэхдээ тэрнийг бодож олж хийсэн, тэрний найруулсан, хүмүүст хүргэж чадсан тэр хамгийн харахад их энгийн шүү дээ. Тэр хүргэж чадсан хэлбэр бол үнэхээр бас нэг ажлыг яаж хийдэг вэ? Тэр хүн одоо нэг юм сурцсандаа биш зүгээр анханасаа тийм авьяастай байсан гэдгийг л харуулж байгаа нэг. Жахад төгсөж жахад бас нэг хугацаанд амьдарч байгаад анх Монгол бизнес их гээд Хамброй гээд одоо сэргэлтэл монголчуудыг байлдан дагуулж ирсэн юм пивний үйлдвэрийг байгуулж ирсэн. Тэгээд Дука Ноно хоёрт найз нэг юм пивний үйлдвэр байгуулж байгаа нэг реклам хийх шаардлагатай өргөд. Тэгээ анх Хамбройгийн Хамброй хаан бид тэнд байна гэсэн рекламыг анх Ноно маань сэтээд лавгаагаар бүр дуу болгоод бид ч гэсэн бас анх компани байгуулга ингээд эхлүүлээ явж явах үед бол одоо өөрийнх нь бүтээгдэхүүнийг сурталчлах тийм зайлшгүй шаардлага гарч ирсэн. Нөгөө талаас тэрүүнийг бол бас олон нийтэд үнэн зөвөр хүргэж өгөх гэхдээ маш богино хугацаанд маш тийм одоо хүртээмжтэйгээр хүргэж өгөх тийм болцоо ус тийм шаардлага бол гарсан. Тэр шаардлагыг бас ингээд харилцан хөлцөж явж ирсэн тийм түүх байгаа юм л да. Бид нар бол On-off-тай бол өнгөрсөн одоо 20 жил хийж ярих юм бол тэрэнд бол их олон чиглэлээр бол бас олон салбарт хамтарч ажиллаж байсан. Одоо голланд банк бол хамгийн анх Монголын зах зээл дээр бол карт гаргаж ирсэн. Тэр үед бол энэ карт гэдэг бол байхгүйс. Одоо бол баг хүн болгол карттай болчихсон. Тэрэн дээр бол бид нар бол картыг хэрхэн яаж зах зээл дээр айгуу тийм ойлгомжтой бөгөөд хялбараар хүргэж өгөх гэдэг асуудал бол On-off-ын зөвлөлтөж бид нар юугаа одоо зохиолоо гаргаж тэгээд дээрээс нь дуу, тэгээд дээрээс нь жүжигчид, тэгээд дээрээс нь тэр зураг авалт энэ гэдэг тийм юм дээр нэлээх ажиллаж байсан. Одоо бодоход бол бид нар тэр 30 секундын тэр реклам дээр бол ямар их цаг тийм ээ одоо анхаарал тавьж гаргаж ирсэн бол одоо бид нар бол мэдээж бол тэрэнд бол их анхаарахгүй өөр юмд анхаарал өгдөг болсон. 1997 онд Таван богд косметик гэдэг компани байгуулагдаад анхны LG гэр ахуйн бүтээгдэхүүн шампунь оруулж ирээд борлуулдаг байсан. Тэгээд бид нар бас реклам сурчлагынхаа үйл ажиллагааг идэвхжүүлэе гэж бодоод тэр үед телевизээр явж ирсэн реклам бол бүгдээр гадны хүмүүс тоглосон, гадны рекламууд байдаг байсан. Гэтэл яг Монгол хүн тоглосон, Монгол хүний яг усан тохирсон гэдгийг харуулах реклам хийвэл илүү их хэрэглэгчид хүрэх байх гэдэг. Тэгээ бид нар бол тухайн үед байсан рекламны агентлагуудыг судлахад бол On-off гэж рекламны агентлаг бол LHD-ний нэрд гарчихсан байсан. Тэгээ хамгийн эртний реклам Навид байсан тий. Өсчин талгааж болтгоёг тоглосон. Тэгээд тэр санаан ч гэсэн бас яг тэгж гарч ирж байсан. Зүгээр нэг хүн шампунь бол хагны эсрэг шампунь гэж яриад ахын оронд яг өсчин яг энийг одоо энэ салбарын хамгийн сайн мэрэгчлэлтний юм бол хүмүүст илүү хүрнэ гэж тэгээд Навид реклам хийжсэн. Тэгээд үргэлжлүүлээд Double Reach реклам бол цувралаар гараад рекламууд айгүй хөөрхөн байсан. Айгүй тийм тод, өнгөлөг, залуу охтуудад одоо бас чи өснөндөө тааруулж яг тэр шампуныхаа төрлийг сонгох хэрэгтэй. Яг хэрэглэх гэж байгаа хэрэглэгчтэй хандсан яг тэдэнд нь таарсан тийм рекламууд байсан. Тэр рекламууд надад их таалагддаг байсан.
Өнгөлөг, гялалцсан сайхан өстэй байх надад маш их таалагддаг. Жишээ нь миний ус ердийнхөөс илүү их хуурашиж хугараад байдаг юм л да. Гэхдээ энийг бодоод авах нэг их асуудал гэж юу? Тэгээд дараа нь шүдний оны реклам. Нэг хэсэг чинь Emotion-гийн хэдэн охин чинь орой болгоно Lucky Mint гэж телевизээр дуулдаг байлаа шүү дээ. Бидний одоо хамгийн дуртай бөгөөд хамгийн анхны рекламыг on and off-ийн хийжсэн Lucky Mint гэдэг. Урд нь хизээч реклам тоглож үзээгүй. Тэгээ тэр үед чинь нэг тийм жүжигчлсэн одоо тийм нэг юм зохиомжтой гоё рекламнууд бас одоог бодвол ховор байсан баг байсан ч юм уу те. Тэгэл ерөөсөө ингээл нэг төсөөлөгдөхгүй яг юу хийх гэж байгаа юм болоо гэж бодогдол. Тэгэл нэг миний нэг ингээл орноос ингээл басдаг хэсэг байт юм аа. Тэгээ тэр хэсгийг бүр хичнээн ч удаа ингэж баслаа. Амир за өшөөгөө энийгээрээ за яаж хараарэ гэж оноох ингээл янз янзаар нь тэгэл нэг усанд орсон юм шиг ингээл нэг ус мүсээ бүгдээр зарим нь альчуур боогоол нэг хэсэг. Тухайн үед л тэгэл нэг яг хүүхдэд юм чинь тэгэл за ингээрээ тэгэрээ гэдгийг нэг бүгдийг ингээл хийгээл те. Яг ингээд реклама дараа нь харсан чинь бүр ингээд ямар гоё юм бэ гэдэг. Тэгээд Lucky Mint рекламаар маш олон хүн танил болж исэн бид нар бол яг тэгээд хүмүүсийн сэтгэлд яг нөө дуу хоногшсон дуугаараач танил болоо тэгээд ийм нэг охтууд дуулдаг охтууд нэрээ байдаг тэр өстой хөрөн реклам шүү гэл те. Яг тухайн үеийн яг хүмүүс л бидний тэр рекламаар айгүйх тийм надад нүдэнд нь өрцөн гэх юм уу танил болсон байх гэж боддог. Тэгээд тэр дуутай рекламны дуу нь хүнд хүрж ийн үгүй юу гэдэг хамгийн сайн барометр нь бол хүүхдүүд гэдэг юм шиг ба. Хүүхдүүд ингээл тэр рекламыг ингээл үзэл толгоонд бүнчгэндэг ч юм уу таалагдчихвэл тэр дуу бол хүүхдэд бөгөөд хүмүүст хүрж ийн гэж л ойлгох хэрэгтэй. Тэгээд бид нар бол Lucky Mint-ийн дуу бол хүмүүст айгүй хүрсэн байх гэж боддیں۔ Нэг шүн намайг дуудсан ба бүр 12 өнгөрч яваад. Манлайхаа ирээд та нэг дууны гитар тоглоод өгөөч гэдэг. Тэгээ яваад очсон чинь нэг коргон дээр хийцэн фонограм байсан. Тэгээд сууж байгаад тэр нэгэнд ингээ бичсэн хөгжмөөр шууд тэр хөгжмөөр нь тааруулж аян зохиосон. Аян дээр тааруулаад үгийг бичсэн. Тэгээд өөрөөр 4 цагт дуусаад гитараа тоглоцоход ариунаг 4 хавцад гэрээсэн дуудсан. Тэгээд ариунаг дуудаж авчираад тэр хаалгаа бичүүлээд маргааш өгдөө шүү дээ. Форд нээлт болж байгаа. Тухайн үед бас энэ тийм рекламын дуугийн баг байгаа. Тэрийг бас on and off. Онбат маань бас сэтсэн. 90-ад оны дунд үуч гэдэг юм уу энэ 2000 одоо өнгөрсөн зууны сүүлэр гэж одоо баг түүх маягийн юм ярих юм бол ер нь бол байгууллагууд бол ингээд дөнгөж маркетингийн одоо маркетинг ажил хөдөлгөөл зах зээлийн реклам зах зээл ажил хөдөлгөөсөө тэр үед бол одоо on and off бас гарч иж тэрийг нөхөж өгчээсэн. Тэгээд тэр нь ингээд улмаар магадгүй нэг эхний үед нэг тийм рок попын урлагийн концерт тоглох хэмжээнд байж яснаа тэр нь рекламны зах зээл болоод тэгээд нөгөөдгөө сүүлдээ ингээд мюзиклийн кино болоод тэгээд тэр нь ингээд сүүлдээ ингээд шоу хөтөлбөрүүд болоод тэгээд тэр нь сүүлдээ ингээд бүр ингээд ажил төрүүлсэн тийм хэлбэр рүү ороод тэгээд ингээд энийгээ ингээд бүр ингээд юм том болгоод ингээд явж байгаа. Энэ бол яг ингээд тэр зах зээл дээр ингээд анх ингээд харахад бол нэг жижигхэн нэг тийм 30 секундын реклам хийх нэг ажлын захиалга ирж байгаа юм шиг харагдаж байгаа боловч яг тэрүүний цаана ингээд ямар их нөөц болцоог хүмүүс ингэж нээж олж харж ингэж ойлгуулдгийн их том тод жишээ бол энэ on and off гэж би бол боддог. Эхлээл нөгөө гэрээ байгуулаад ажиллаж байгаа чинь бид нар чинь болохоор чинь яг реклам яаж хийгдэж бүтдгийг мэдэхгүй юм чинь 7 хоногийн дотор л зохиол гараад 7 хоногийн дотор л бэлэн болчихно гэж сард 2-3 реклам хийнэ гэл ингээл тавиал тэгэл бид нар ч олонч бүтээгдэхүүнтэй байсан. Тэгсэн чинь нансаа хэлжсэн шүү дээ. Гүй чи өөрөө хурж ирээд энэ реклам чи яаж хийгддгийг нэг харчаач ээ. Тийм амархан биш ээ. Ингээ гурилдаад гаргачих юм бол гаргачих болно. Гэхдээ тэгээд гурилдаж гаргацсны дараа бол хүмүүст хүрэхгүй танаа бүтээгдэхүүний борлуулалтанд нөлөөлөхгүй бол чи хоёр л хохирно штэ гэж хэлжсэн. Ер нь рекламны мөн чанар эсвэл реклам сайн болсон уу муу болсон уу гэдгийг бол хэмжих маш амархан л та. Бага онжоо үгүй юу гэдгийг бол тэр бүтээгдэхүүний борлуулалт тэр реклам гарснаас хойш нэмэгдэж юу хасагдж юу гэдгээс нь л шууд харж болно. Тэгээд үнэхээр би бас рекламда нэлээд гүнзгий ордог байж зохиолыг нь хамт цугаал яриад үг өгсгөн дээр хүртэл ярилцаал. Тэгэл яг реклам зураг авалтыг нь хүртэл хурж ирж үзээд энэ бол их нүсэр ажил юм байна. За сардаа нэгийг тавихад бол үнэхээр бол болох юм байна гэдэг ингээд тохиролцож байсан шүү дээ. Тэгэхээр бол энэ захиалагчийн хувьд бол мэдгүй хүмүүст бол айгүй амархан харагдана. Үнэн хэрэгтэй бол цаана бол асар их хөч хөдөлмөр маш олон хүмүүсүүдийн багийн ажил байдаг гэдгийг бол бас дотор нь орж явж байсан хүнийхээ хувьд бол хэлж чадна. Ингээ харахад бол продакшнууд бол
энгийн хялбархан мөнгө олоод байгаа юм шиг тийм харагдтал та. Тэгээ энэ өөрөө маш баян фреш, баян шинэ байж чадах хэцүү. Тэгээд маш их тийм дандаа одоо яг үндэ бол бизнесээ ярих юм бол хасгатай байдаг. Ийм л салбар шүү дээ. Энийг бол яалчгүй бодлоготойгоор төр засгаар дэмжихгүй бол цаашдаа дараагийн шатанд дахин гэдэг бол хэцүү. Бид ямар нэгэн шатанд тагцсан байна. Нэг шат тагцсан. Одоо хоёр дахь шатд бол яалчгүй бодлохоор бол дэмжих ёстой юм аа. Энэ бол маш одоо монголчуудын оюун санааны ахаад нэг том соёлын хувьсгалыг бол яг энэ видео урлаг, телевиз урлагаар хийх ёстой юм аа. Гоо сайхны рекламч ер нь уран бүтээлийг голдоггүй. Яг тэр жанрт нь л тааруулж өөрийнхөө уран сайхны шийдлийг хийдэг учраас хүмүүст хүрдэг. Зөвхөн хийцээс гадна бас нэг голос гэж юм байдаг шүү дээ, тэ. Нансагийн уншиж байгаа тэр рекламны текст донжин олж тийм ээ. Зүгээр савн худалдаж аваарай гэж нэг хэлэхөөр тийм үү. Эсвэл савнгийн талаар гоё оновчтой гоё сэтгээд өшөө бас тааварч юм шиг тайлалч юм шиг ингээд. Баруунд бол яг ингээд текстэн дээр нь ажилдаг тусдаа нэг баг. Яг одоо зураг авалтан дээр нь ажилдаг нэг баг, санаан дээр нь ажилдаг нэг баг, хөгжим дээр нь ажилдаг нэг баг гэдэг ингээд нүсэр багууд ажилдаг. А гэтэл манайхан ч нь бол яах вэ? Бүгдийг нь өөрсдөө хийдэг. Айгу универсал. А тэр дотроо бол on and off бол анханасаа гарч ирэхдээ бол ер нь бүгдийг л хийчдэг. Тийм байсан. Тэгээд үнэхээр гой. Богино жижигхэн хэдхэн үгэнд тэр бүтээгдэхүүнийг одоо мөн чанарыг илтгэсэн текстүүдийг их сайн хийдэг. Гэдгээр on and off бол ялгардаг юм. Ерөөсөө хүний үг гэдэг бол тэр чигээрээ хөгжим байдаг. Амьсгаа тэр чигээрээ үг байдаг. Тийм учраас тэр үг өвхний утгыг алдахгүй төлөө нэг ч үг илүү хэлэхгүй, нэг ч үг дутуу хэлэхгүйгээр тэр үг өвхнийг мэдэрнэ гэдэг бол их том авьяас. Хамгийн гол юм бол рекламны бүтээгдэхүүнийг тайлбарсан хамгийн сүүлийн үг. Энэ төрөл хамгийн чухал юм хэд харагддаг. Энэ үгний тэр нандин, тэр дүрсний нандин энэ бүхнийг сайн холбож чаддаг. Panasonic тэр, Sony тэр заавал нэг тийм үгтэй. Тийм учраас тэр яг текстэн дээр ажиллана гэдэг бол on the field бол маш сайн ажилтдаг гэж би хувьдаа боддог. За мэдээж бол зураг авах гэдэг бол маш олон жил клип хийсэн учраас тэр зураг авалт бол мэдээж маш гоё хийдгээрээ мэдээж хүмүүс бүгдээрээ мэднэ. Голонд яг текст гэдэг бол яг хүмүүс нөгөө реклам дээр хаягүй чухал. Оновчтой өгч нь бол яг хүмүүст хоногшоод үлдчихдэг. Тэгээ үнэхээр ширхэг чаггүй эрүүл ус. Ширхэг чаггүй эрүүл ус гэдэг нь бол дараа нь пантиныхан ширхэг чаггүй эрүүл сайхан ус гэж нэмэл одоо тэр дэлхийн том брэнд ашиглаж байгаа жишээтэй. Тэгэхээр манайхан бол үнэхээр бол бас Монгол хүмүүстэй яг ямар хэллэг таарах уу гэдгийг бол сайн мэддэг. Хамгийн гол хийдэг нь бол on the-ын ансалмаагч байдаг. Тэгэл бүхэл рекламны текст одоо тэр нэг батсан үг одоо миний ч гэсэн одоо тоглолтын одоо нөгөө рекламны текст. Урлаг бол миний амьдрал. Амьдралыг тэтгэж чинь хайр юм. Хайртай үзэгчд та нар юм. Хайртай Монголынхаа урлагийн дүүгийг бичлэхэд би хамаг чадлаа зориулдаг. Миний зүрхийг үзэгчд та бүхэн минь хөглөдөг. Монгол pop миний зүрхний бичлэг та бүхэндээ өргөх өргөлмөн билээ. Хамтдаа дуулъя, бас бүжиглэе. Өөрийн гэсэн гарын үсгтэй рекламнууд on off хийдэг л дээ. Энийг үзэж чад энэ нэр on off хийсэн байж магадгүй шүү гэд on off хийсэн гэдэг нь бол гардггүй шүү дээ реклам дээр. Гэтэл бол тэр бол мэдрэгддэг байхгүй. Яагад бол айгүй тийм гэгээлэг тэгээ бас нийгэмдээ бас нэг сайхан одоо мессеж хүргэж хиймсэн гэсэн ийм гарын үсгтэй үнэхээр явдаг. Монгол хүн Монголын баялаг. Ер нь on off-ын хийсэн рекламуудыг харахад нэгэн одоо тийм нийтлэг нэг зан чанар байдаг юм болов уу гэж хувьдаа хардаг. Альва нэгэн реклам нь ингээ харахад бас нэг хүнд юм ойлгуулах гэсэн эсвэл хүмүүсийг нэг юм гэгэрүүлэх гэсэн ч байдаг юм уу. Тэр талаараа бас бусд студиудын эсвэл бусд продакшнуудын рекламаас арай онцлог юм болов уу гэж би хувьдаа хардаг. Хүн бидний амьдрах үе. Орчлон хорвоогийн бүх бодимс амтай амьгүй бүгд
Менделеевийн үеийг системд багтсан 104 хүн элементээс бүрддэг. Хүмүүсийн харилцах үе, хайрын нандин үгс, ээжийн амгалан сургаал, худал үгс, хардлага мөрдлөг, улс төр, ухаарлын найраг, бүгд их хэлний 35 үсгээс бүрддэг. Хүмүүсийн ихшгэлх үе, хан хөгжмийн аялгау, хард рокийн хахиран, уудам талын хязгааргүй ихшгэлх, уртын дүүний шүрэн хай, бүгд хөгжмийн 7 ихшгээс бүрддэг. On and off гэдэг чинь шал өөр л байхгүй да. Шал ондоо нэг тийм ертөнцийг илэрхийлэх гэсэн өөр дүрслэл зурглалтай адаглаад л одоо хүн болгон л их хурцсан гүн дээр ингээл төвлөрөөд байхад манай л айлуулах зөөлөн өнгөрөн ингэж илт ингэж одоо нэгсэндээ олныг дагаж ингэж яадаггүй. Заавал тэндээс өөр юм илэрхийлэх гэж олон 11 зэргийг бодож байхад нэгin эсрэг ганцаараа өөр тэдний эсрэг юм бодож явах тийм л чансаатай юм бол гэж бодож байна л да. Ямар ч байсан банк кино дээр хийхдээ бол айхтар хийдэг юм шиг л шүү дээ. Тухайн үед л хин ч хийж байгаагүй тийм арга техникээр л ер нь on and off юм давтаж хийх дурггүй студи юм уу да. Нэг юм үлэг шалэг болтол давтаад байдаггүй. Одоо тэгээд оноо бодохтой өөрөө тэгээд нэг хийвэл бас нэг тийм байж байгаа нэг хийхээр айхтар тийм чанар чансаатай юм хийдэг. Тийм л уран бүтээлч юм болоо даа л гэж боддог. Наана дөрмийн ханасаа тэнцхэн чанартай уран бүтээл гэж хэлж байгаа штэ. Мэдээж ард талд нь хаалтан дотор рок поп уран бүтээлч, телевизийн салбарын бусад одоо залуу уран бүтээлч байгаа л баг. Зүгээр ноён каркас нь гарах гарцаагүй байдаг учраас уран бүтээл үргэлжилж штэ. Уламжлал шинжилгээний тарган зам. Хийсэн бүтээснээрээ туулсан замналаараа бол зүгээр Монголын видео ертөнцийн түүх. Энэ Монголын урлагийн болон рок попын бүх юмнуудыг хөгжлөө л одоо асаагчлах юм байна. Цоцсгүй. Ерөөсөө цоцс. Итгэлтэй биш. Найдаж болох нөхөр. Монголын телевизэн урлагтч, тайсны урлагтч том шилжилтийн том төлөвлөж бийж ойлгодог мөр өмч болгосон тийм байдлаар ойлгодог. Клип хийдэг тэр юу болоод энэ Монголын одоо кино урлагийн одоо тэр дэлгэцийн уран бүтээл дотроо их хамгийн залуу одоо салбар гэж би хэлнэ. Тэр залуу салбар дотроо хамгийн анхдагч нь одоо дооны тав юмаа гэж би тэрийг хэлнэ. Тэр цагаас эхлээд өнөөдөр хүртэл маш их одоо сайн одоо авч явж нэр хүндээ хадгалж чанар чансаагаа бууруулж чадаагүй хамт олон болгоны тоопих юм аа гэж бас нүүр бартан хэлж чадна. Онын продакшн бол ерөөсөө их ив нэгдэлтэй бүтээлч хамт олон л гэж би тодорхой. Ер нь бол энэ маркетинг гэдэг энэ урлаг бол тэр үед үнэхээр бид нар сонсдогчгүй байсан, мэддэгчгүй байсан ийм одоо бизнес байдаг гэдгийг ч ойлгодгүй байсан. Тэгээд нөгөө сүүлдээ эн чинь ингээд явандаа зүгшрээд ойлгоод тэгээд Монголын зах зээл дээр бас том компаниуд бий болоод тэгээд эд нартай хамтан ажиллагаа үүсээд ирэхээр үнэхээр энэ рекламны яг тэр мөн чанар зөв голдрт орсон болов уу гэж харж байгаа. 2000 оны ихээр Coca-Cola-гийн Монголд орж ирэх болоод тэгээ бид нартай бас уулзж ирсэн л да. Тэгээд надаас асууж ирсэн. Ер нь танад рекламуудаа ханахаар хийлэгдэм бэ их чанартай гоё рекламнууд байна их сонирхол татсан. Тэгээд бид нар бас нэг энд Монголд рекламны агентлагтай хамтарч ажилладаг мүү гэж асууж ирсэн. Тэгтэн бол би шууд л ерөөсөө on off. Нэгдүгээр тэд нар бол туршлагатай, чадвартай, яг жижиглэнгийн өргөн маст хүрдэг бүтээгдэхүүний рекламыг хийн гэдэг бол бас санаа нь өөр, техник нь ч гэсэн өөр. Тэр утгаараа on off-оос өөр газар байхгүй. Тэгээд шууд та нартай англиар харьцаад явчихна гэж хэлсэн чинь тэд нэр on off-д очиж уулзсан байлээ. Тэгээд сонгогдсон байлээ. Тэгээд тэд нартай хамтарч ажиллаад хамгийн түрүүнд гаргаж ирсэн одоо тэр Coca-Cola-гийн Fanta-гийн рекламнууд бол үнэхээр цоглог гоё рекламнууд надад бол маш их таалагддаг.
дэлхийд даяар бол яг зах зээлүүдээс хуваагаад үсгэн ганц хоёр том компанитай бүр харьцдаг. McKinsey гэдэг. Тэд нар нь бол Coca-Cola компани бүтээгдэхүүнийг борлуулдаг 200 орны дийлэнхэнд байдаг. Монголчуудад дотн энэ шинэ брендийг барууны Америкийн брендийг оруулахын тулд Монгол компани байх ёстой. Монголоор сэтгэдэг монголчуудад дотн ойрхон байх ёстой. Тэрийг үнэлж on the field бид нарыг сонгож ирсэн. Шинэ бүтээгдэхүүнийг ард иргэдэд зөв утгаар нь хүргэнэ гэдэг бол тийм амар ажил бол биш. Тэгвэл Монголын зах зээлд зориулж тэр бараа бүтээгдэхүүнийг зархаж байгаа бол Монгол сэтгэлгээтэй Монголыг илүү сайн мэдэрдэг ийм л креатив байгууллага тандах хэрэгтэй шүү. Манай хамгийн анхны одоо хамтарсан амжилттай програм бол 150. Одоо ч гэсэн ер нь усууд 150-ыг ярьдаг. Ер нь тэр бол миний бодлоор одоо миний хамт ажилласан хамгийн бахархдаг, хамгийн мартагддаг. Одоо ч монголчуудын манай хэрэглэгчдийн мартагддаг реклам компани байсан. Энэ бол бас амар реклам болж ирсэн тухай үед янз янзын салбарын хүмүүс спортын хүнж байсан тэрэн дотор тий энгийн хүүхэд хүртэл байсан. Тэгээд камертон хүртэл тийм байсан. Тэгээд Coca-Cola-г үнэхээр л тэгж танилцуулахаас өөр арга байгаагүй юм байл л тий. Одоо ингээд хийснийг ингээд харахад. Яг тэгэхээр on off хийсэн рекламууд бол яг байгаа ондог. Зөвхөн ингээд уран бүтээл хийгээд урлаг талаасаа яваад авахгүй бас Монголынхаа нийгмийн хөгжилд одоо би тодгон санаж Анамбаттын гэргий нансаа өсгнас гэдэг цуврал нэвтрүүлгүүдийг хийж тэр үед хийжсэн олон нэвтрүүлгүүдээс хийц, бадаач, өнгө, аяс тэр одоо монтаж тэр зүйлүүдээр ялгарч залуучуудын дунд байдаг өсгнасынхны дунд байдаг тэр хүнд санаа өрхөн хүндэд үзчихтэй. Санаас суурь нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар бэлтгэл. Өнөөдөр бид юуны тухай ярилцах вэ гэхээр Монгол орныхоо юугаар бахархдаг, бид юугаар бахархаж чинь, хүүхдүүд маань юугаар бахархаж чинь, баатар гэсэн ухагтгун байх ёстой юу гэдэг талаар өөрөөр хэлбэл бахархал ба баатар гэсэн сэдвээр ярилцах юм. Үнэхээр шинэлэг байсан тэр нансааг би мэдэж байна. Хөтлөгч санал дээр суугаад хөдөлдөг гэсэн ойлголтыг өнгөрсөн жилүүдэд телевизэд байлаа шүү дээ. Яг штамп болцсон. Нансаа яваад зөвхөн яваад хөдлөхөд нь камерын дагаж хөдлөөд өшөө юм одоо телевиз гар дээр кран маран ингээд тэгээд амьд одоо явдаг. Дээрээс нь үзэгчд нь өөрснөө их чөлөөтэй оролцдог тийм ээ. Зөвхөн дуу чагнах гэж лекц чагнах гэж боддог. Тэр асуудлыг нансаатай хамт шийдэлцэж андаар ингэж оролцдог. Тийм халуун дулаан амьсгалтай нэвтрүүлэг байсан болохоор тэр биднэрт бас их таалагдсан. Падаш талаас хоёр хүүхдүүдэд хэрэгтэй харамсалтай байсан. Тийм учраас 4-5 хүргээд даанч нийгэм солигдоод тэгээд эзээ нэгэн цагт би нэг өргөжлүүлнэ гэдэгт бол би итгэлтэй байгаа шүү. Олон нэвтрүүлгүүдийг UBS телевиз on and off-аас хүлээж яддаг шүү. За эфир гэдэг их мөрөнд сутгах гоё сайхан шинэ голуудыг нээж өгөөрэй гэж хүсэж байна. Хүний амьдрал бол итгэлгүйгээр явдаггүй гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Одоо өсвөр насны хүүхдүүд маань ер нь юунд итгэж хамгийн ойрхны итгэдэг хүн хэн бэ? Бидний насны хүүхдүүд чинь ээж аав болон ойр дотны хамаатан садан ч юм уу, ах эгч та ч юм уу, дүүнэртээ итгэх нь бол харьцангуйгаар багассан юм шиг санагддаг. Хөвчлэн найз нөхөдтэй үеийнхаа хүүхдүүдэд ангийнхаа найзад ч юм уу итгэдэг. Тэгээд ангийнхаа найзад итгээд санаа бодлоо хийлдэг. 2000 он гараад бид Апо компани бүтээгдэхүүнүүдийг шинчилж шинээр одоо баглаа бодлоос ахуулаад орц найрлага бүхэл юмыг шинээр хийж ихэлсэн. Энэ хооронд бас маш олон шинэ бүтээгдэхүүн гаргасан. Тэгэхээр бүтээгдэхүүний энэ одоо энэ шинэ хийж байгаа бүтээгдэхүүнээ хүмүүст одоо зөв ойлгуулах, хүргэх энэ ажлыг бол одоо манай маркетинг, манай энэ хамт олон одоо өөрсдөө дангаар хийчихэв тийм ээ. Энэ дээр бол маш олон одоо байгууллагатай хамтарч ажилласан. Телевиз, радио, сонин, хэвлэл. Гэхдээ энэ дотор биднэрт одоо хамгийн том тусдын болж энэ их олон хэрэглэгчдэд хандсан бүтээгдэхүүний маань сурталчлахад, ойртуулахад онцгой үүрэгт оролцсон одоо бидний хамтрагчид бол одоо жишээлбэл on and off бол яхааргүй мөн.
тэгэхээр за нэг юм шинэ бүтээгдэхүүн гарах гэж байна гэж бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн эхний шатнаас нь ахуулаад хамгийн сүүлд нь хэрэглэгчдэд хүртэл нь бид нэг концептоор нь бүтнээр нь ажиллаж байсан олон туршлагууд байл те. Дараагийн том юм нь бид нар Онбатын нэг санаачлал байсан. Манайх нөгөө Журжийн тастаа танилцуулаад анхны тийм Монголд бүтээсэн оранж жуусыг Журжийн зөөл идтэй. Тэгээд нооноо тэгдэвсэн. Би Чукахтай ирцээ. Чуках бол олон реклам тоглодгоо. Их сериусны. Хүнд одоо бид нар өөрийнхөө хэрэглэгчд танилцуулахын тулд нэг зөв тийм хүнээр танилцуулах хэрэгтэй гэдэг. Тэгээд Журжийн талцын 6 авалтан дээр Чукахыг ураад бид нар нэг 10 дугаар хороолын бөөний төвийн тэнэг дэлгүүрт өдөржингөө суралт аваад тэр нь миний дараачийн одоо ерөөсө мартдаггүй. Одоо хүртэл манай Журжийн тастуудаг хэрэглэгчдийн дунд яригдаг реклам. Ямар ч хамаагүй жуус сууж болохгүй. Уух юм бол сонголт нь Журжийн талч шүү гэдэг. Одоо хүртэл яригдаг тийм бас нэг алдартай реклам байна. Уух жуусаа аль нь яах вэ гэж хэлж болохгүй. Жуус болгон адилхан биш шүү дээ. Би их олон жуус үзсэн. Гэхдээ надад маш их таалагдсан нэг би уулдуул уудаг жуулч. Амт нь ямар сайхан гэж. Ийм учраас аль нь яах вэ гэж мэдхий ярьж байна. Тэр 2006 оны тэр одоо Журжийн таст гэдэг нэрийг өгөө тэр бүтээгдэхүүнийг гаргасан бол их том амжилт болсон шүү дээ. Сүүлдээ одоо нийлүүлж чадхаа болоод борлуулалт өссөн учраас тэр тим хэмжээнд хүртэл амжилттай байсан. Одоо шинэ бүтээгдэхүүн гаргаж ирж байгаа бол хүний анхаарлыг татах хэрэгтэй. Сайн хийгдсэн реклам бол ерөөсө борлуулалтанд бол шууд мэдэгддэг. Ондофын хувьд бол үнэхээр яг тэр зах зээлээ маш мэдэрдэг юм болоо. Ер нь бол реклам тэр компанид ямар өгөөж авчирдгийг гэхээр шууд утгаараа борлуулалттай холбоотой. Тэр 90-ад оны сүүлээр 2000 оны ихэр бол реклам цацагдангууд л 2-7 хоногийн дараа бол борлуулалт огцсон мөсөөр мэдэгдэг байсан л да. Зам болгон янз бүрийн хөтөлбөрүүд явуулдаг. Энэ хөтөлбөр маань дандаа л рекламаар хүмүүст хүрдэг. Мэдээлэл нь ч хүрнэ, брендинг ч одоо гол агуулга нь хүрнэ. Тэгэхээр энэ болгон дээр хэр хэмжээгээр борлуулалт өсөж байгаа. Тэр рекламын нөлөө орцсон гэсэн үг. Нэг реклам хийгээл тэгэл тэрнийгээр дуусчихгүй ш дандаа тэрнийг чинь ингээ одоо цуврал түүх маягаар гаргадаг байсан шүү дээ. Нөгөө барааны савнгийн нийслэлхүйтэй реклам байдаг шүү дээ тийм ээ. Хөдөө очиод гэсэн чинь тийм ээ унгасан чинь хувцсан бохор болоо тэнгуутаа аюугаар нэг топор угаасан чинь арилчиж гэнэ. Тэгээд дараа нь чинь дайж яж байгаа 5 жилийн дараа нөгөө хотод ороод ирчихсэн дагуул ширээ дээжтэй танилцуулаад тэгээд дахиад хэдэн жилийн дараа нөгөө хүүхэд нь гарчихсан хүүхэд нь нөгөө тийм ээ чинь нулимпик гэж штэ гэдэг реклам хийжсэн санагдчихэв. Нийл оролж яаж ин минийх үү нөгөө муу атгч нулимпик байж та. Яг реклам ингээл онод оф ихлэрэл нэг арай л почерк байсан юм шиг байна л да. Тэгэл хүмүүс хаста амар гоё юм байна гэл. Яг л нэг үед бол үнэхээр наслмагийн хоолоо гараад онод оф хийц бол үнэхээр брэнд болж чадчихсан. Бүх рекламууд Онбатын гараар, Нансагийн гараар орж байгаа бол энэ зүгээр нэг эрэлт хэрэгцээ биш тийм ээ. Авиасанд даллаад байгаа учраас л юм байгаа гэж бодож байгаа. Тэр реклам болгож цацаагүй зүгээр бид нар дотооддоо өөрсдөө манай Онбат сэтгэлээ гаргаж биднэрт шинэ жилийн мэдлэгээ нэг удаа хийж өгсөн юм. Тэр нь бол зүгээр одоо манай компанийн өөрсдийн дотоодын ажилчдаа үзүүлсэн. Энийг бол бид нар өөрсдөө ажилчид бүгдөө тоглосон 60-70 хүн. Тэр нь одоо нөгөө шинэ жилийн мэд төргий гэдгийг өөрсдөө ингээд дүрсээр тэгээд тэр 17 метрийн өндөр карана дээрээс одоо нэг цагаан хоолой барьж байгаа төв зэрэлт хүрээлэнд өвгийн хурдад тэгж авчихсан зураг байгаа. Тэр бол надад ерөөсөө мартагддаггүй. Тэгээ би нэг рекламыг санаж байна л да. Бид нар ингээд шүдний оны реклам ярьжсэн чинь айгуу гоё шүдийг цайруулдаг авахгүй юу гэж тэгсэн чинь нөгөө рекламны ондофын хэдэн залуучууд байж яснаа л стогой санаа гарлаа. Вампиртэй реклам хийчихье гэж тэгсэн чинь бид нэр гайхаал энэ чи вампир гэхлээр одоо хүмүүсэд хүрэх ч юм уу ч юм уу гэсэн чинь баг тгий гэж хэлээг байхад маргааш нь реклам хийгээд авдирсан. Шоконд орсон шүү дээ. Бидний хувьд шүд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Шүд байхгүй бол бид юу ч биш. Баг байхад аав минь надад 2 зүйл загсан юм. Нэгдүгээр сэмжнээс холмай. Хоёрдугаарт шүдээс хайрч. Тийм учраас сайн оо гэдэг бол миний хувьд хамгийн ихтэй зүйлс юм. Саяхан би Клайдно хэрэглээд үзлээ. Үнэхээр өөр юм аа. Клайдно амны хүнтийг минь цэвэрлээ зогсохгүй. Дахин нэг үрчгээс сэргийлдэг. Клайдн шүдийг цагаар болно. Харин Клайдны сэнгэнсэн сайхан юм. Энийг ч зүгээр орохгүй. Сайхан байгаа биз? Үнэн
гоё реклам. Айгуу хурдан хийсэн, үнэн чанартай хийсэн тий. Миний хувьд энэ байгууллагатай холбогдох болсон учир гэх юм бол би хүүхдийн төв совилд тухайн үед дараагаар ажиллаж байсан байгаа. Одоо бол хүүхдийн төв совил гэдэг болсон дээр үед бол Нясын клиник совил гэдэг. Манай байгууллага нь болохоор ерөнхийдөө бол энэ нийгмийн одоо халамж хэрэгтэй эмзэг бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн. Энэ юу гэхээр зэрэг үнчин, хагас үнчин одоо бас усын хэмжээнд хаягдсан олдмол ийм хүүхдүүд бас нийгмийн одоо эмзэг бүлгийн айлуудын хоолтой жилийн дутагдлаас үүдэлтэй эмгэгийн одоо эмчлэх юм зориултай юм соёл юм байгаа. Уг байгууллага маань би түрүү хэлчихсэн одоо дандаа юм нийгмийн эмзэг хэсэг рүү чиглэсэн байгууллага учраас бидэнд хөрөнгө санхүүгээ 100% одоо төсвөө санхүүждэг учраас ерөөсөй байхгүйсэн. Тэгэхээр зэрэг ийм тохиолдолд ямар нэгэн баримтат киноч гэдэг юм уу танилцуулгач гэдэг юм уу эднэрийг хийхэд бол бид нар санхүүгийн их том бэрхшээлтэй байсан учраас энэ бол бидний зүгээр одоо мөрөөдөл төдий явж исэн юм байна. Нэг удаа Насалмаа маань ирээд би ч бас урсан байсан найз нэг ийм ажил дээр очсон байгаа ирээд танилцахгүй үзэхгүй юу гэдээ ясан байсан. Тэгээд Насалмаа маань ирж үзээд сэтгэл нь маш их хөдөлсөн. Яагаад гэхээр тэнд байж байгаа өстой өөр интермер тэр өртгөр хэдэг хүмүүсийг хараад Насалмаагийн маань одоо сэтгэл нь догтлсон юм байгаа. Тэгээ оройн Ононбат Насаа хоёр над руу уцтаад ууна танай байгуулгын тухай жижигхэн баримтат киног бид хийж өгье. Бид танай байгууллагт бэлэг болгож хийж өгье гэсэн. Одоо ингээд ирхэн байшгүй л өглөө би ажил дээр эренгүүтээ ажилчдаа цуглуулаад хэлээл ингээд Onondov production-ын манад кино хийж өгөхөр боллоо. Хийж өгнө гэж хэлж байна гэдгсэн чинь манай ажилчид ялангуяа санхүүгийнханд хамгийн түрүүнд одоо нэг юм цочролд орсон юм гэдэг бол яана тэр том компани бид нар одоо нэр дахиад нөгөө дараа нөгөө та мөнгө төгрөгөө ярьсан уу гэсэн ийм санхүүгийн асуудал яригдсан байхгүй. Тэгэхээр миний хувьд бол аюу нүр бардам Onondov production-ын манай байгууллагт бэлэг болгож өгч байгаа маа гэж хэлээд энэ хүү кино бол бүтсэн ийм түүхтэй юм байна. Тэгэхээр зэрэг энэ хүү баримтат киног бид нар бүтээж бий болгоснороо одоо байгууллагынхаа түүх тэн дээр одоо өсөж хүмүүцсэн хүүхдүүд манай байгууллага нь ямар байгууллага гэдгийг төдийлөн хүмүүс бол сайн мэддэггүй. Одоо энэ 3 ихрийн яасэлж гэдэг, цэцэрлэгч гэдэг, совлолч гэдэг, дараа нь ялгсан совлол гэдэг янз бүрээр хилэгдэл явдаг байсан. Тэгэхээр зэрэг ер нь бол бид нэр хоёр байгууллагатай санхүү ерөнхийдөө шууд хаяаллахаа хувьд бол эрүүл мэндийн яамд бас тэр халамж асрамжийнхаа үйлчилгээнийхээ хувьд бол нийгмийн хамгааллын яамд хариалтай юм байгууллага байдаг юм байна. Тэгэхээр зэрэг энэ хүү байгууллагуудын ажилчин төдийлөн бүх хүмүүст ер нь нийтэд одоо танилцуулахад биднэрт маш хэрэгтэйсэн л да. Тэгэхээр энэ маш одоо өндөр түвшинд хийгдсэн гайхалтай сайхан кино болсон. Бид бол их баярлж явдаг. Одоо түгээрч орохгүй гадаадын бид нар нэлээд олон байгууллагуудад энэ хүү киногоо үзүүлж бас чиггүй бид нар бас нэг одоо өнөөдрийг хүртэл одоо ивент итгэгдэж одоо санхүүжилтийн тусламж дэмжлэгийг бас авч явдаг юм байна. Тэгэхээр зэрэг ер нь чанарын өндөр түвшинд биднэрт маш их хэрэгтэй энэ байгууллагын түүхийг бүтээж хийж өгсөн энэ хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Best of Sara-гийн тэр рекламны их гоё хийжсэн л та ингээд дээрээс юм татснаа буулгаал урьж байна. Сонирхолтой байх болно гэл тэ. Энэ бол маш их тийм улсуудын тийм сонирхлыг татчихсан. Тим рекламаараа бол бас их алдартай л та. Бидний одоо энэ хамтарч ажиллаж байгаа 10 хэдэн жилд бол бид нар дандаа өөрснийхөө Монгол залуучуудыг, Монгол хүүхдүүдийг рекламад тоглуулж ирсэн. Onondov Productions ирсэн зохиолуудыг амьдрал дээр буулгаж одоо өчнөө хэмжилтэй одоо ийм рекламууд одоо хүртэл манай санд байгаа. Мэдээж бол бидний одоо энэ 10 гаруй жилийн 10 хэдэн жилийн одоо амжилтын түүх. Бид нар бизнесийг 20-оос дээш дахин өсгсөн байгаа энэ хугацаанд. Тэгэхээр энэ хэсэгт бол одоо Onondovтой хамт хийсийг гаргасан рекламууд маань байна. Тэгэхээр энэгүүгээр бол яаж одоо бид нар амжилт олохгүй. Тэгээ миний анхны сандыг Ононбат тэгжсэн. Coca-Cola жинглийг цолоо морин хурд дээр тоглуулах. Тэгээ нономын Монголын намрын улгын чуулгад ярьж байгаа анхны тэрийг хийжсэн шин. Тэгээ тэрнээс хойш тэр их амжилттай болсны дараа бид нар цагаан сарынхаа тэр рекламд орохдоо тэгээд мал наалж байгаа, бууц хийж байгаа, мах татж байгаа, тэгээд чимэгч байгаа тэр дуунуудыг оруулж үнэхээр Монгол гэр ахуйд тохирсон монголчууд их дотн ойрхон тийм реклам. Тэр бол тэгээд би бодсон манай энэ олон жилийн амжилтын үндэс. Тэгээд одоо өнөөдөр одоо бид нар ингэж орсон сууж байгаа юм амжилт.
талаас бүр зогж хэлмээр байгаа. Манай Онбатын яг тийм мэдрэмж байна. Тэгэл юу юм гэхэлэр яг тэр онцлог үндснийхээ онцлог бид цагаан сарын рекламыг одоо хэд удаа хийсэн. Тэр гэрийн жавар үргэж одоо сайн хуу тоглож үзүүлж. Тэгээд энэ одоо гадаадын олон улсын хамгийн том брэнд Coca-Cola тохиолчихсон. Тэгээд тэр хөгжим тэгээд тэр гэр доторх уламжлал ёс энэ үлдсэн байгаа байдал бол гарцаагүй одоо. Тэгээд орчин үеийн шин чанарыг агуулад одоо байшинд байгаа хүн байна, хаус байгаа хүн байна, гихт байгаа хүн байна. Энэ бүгдийг агуулж чадсанараа энэ бас ийм хүмүүс хүрэх тэр мэдрэмж дээр дургуулад хүмүүст хүрэх аргуудаа гоё хослуулж олоод байна шүү дээ. Coca-Cola-гийн зах зээл дээр дэлхийд даяар ажилладаг бүх компаниудынхаа улсуудтайгаа ингээд Монгол шинээр бизнес гарч ийн. Ийм амжилтаа манай өсөлт гэсэн их том байсан, бид нар ч гэсэн их амжилттай байсан. Амжилтын нэг хэсэг нь юу вэ гэхээр бид манай маркетинг програмууд, манай рекламууд. Coca-Cola-гийн үсгийн төв рүү одоо рекламаа явуулсан. Яг бидний одоо цагаан сарын хөтөлбөр байна. Хэд хэдэн гоё рекламуудыг явуулж ирсэн. Бусад газрууд Хятад, Хонконгд, Америкт байгаа улсууд гайхдаг байсан. Энийг одоо Монголын компани хийж гэнэ гэсэн тийм. Энэ нэг McKinsey биш юм уу гэсэн. McKinsey Монголд байхгүй. Энийг өөрийн дотоодын On&Off гэдэг компани байт юм аа. Тэнгүүд одоо тухайн үед бүр тийм санал хүртэл ирж ирсэн шүү дээ. Хөш ийм зардлаар ийм чанартай ингэж хийж чадж байгаа бол бид нар зарим нэг ажлуудаа бүр өгч хийлгэж болно гэж. Тэгээ тэрийг бол бид нар маш их гоё таатай хүлээж авчихсан байх. Онд хэлээд одоо ийм л одоо бас чанарын төвшөнд хүрч байгаа юм байх шүү, хүрсэн юм байх шүү гэдгийг ярьж ирсэн их гоё тийм дурсамж байгаа. 2011 онд Монгол улсад өмч хөвчлөл эхэлсний 20 жилийн ойг тэмдэглэл өнгөрүүлсэн. Ямар утгаар нь хийсэн бэ гэхэлэр нийгэмд өмч хөвчлөл бол зарим нь сөрөг үр дагавар авчирсан. Зарим нь өмч хөвчлөл бол үндсэн хууль заасан өөрийнхөө улс төрийн зорилгыг биелүүлсэн гэх зэргээр олон үзэл бодол явдаг байсан. Энэ нийгэмд байгаа энэ магадгүй сөрөг үзэл бодлыг бас тодорхой хэмжээгээр зөвлөрүүлэх гэдэг юм уу, нийгэмд ойлгуулах үүднээс бид нэр өмч хөвчлөлийн ойг хийхдээ баримтат кино хийсэн байгаа. Нийгэмд цаашдаа хойч ирээдүйдээ өмч хөвчлөлийн үйл ажиллагаа процесс ямар болсныг үлдээх үүднээс баримтат кино хийсэн байгаа. Энэ баримтат кино хийхэд бол манай On&Off production-ы хамт олон маш их зүтгэл гаргаж хийсэн байгаа. За маш их богино хугацаанд их чанартай сайхан кино зохиол хийсэн. Яг өмч хөвчлөлийн процессыг бид нэр он дарааллаар авч хийхээс гадна кино үйлдвэрийн архиваас маш олон баримт материалууд цуглуулж энд маш их цаг хүч хөдөлмөр сэтгэл гаргаж хийсэн байсан. Энэ бол бас надад маш их таалагдсан. Кино зохиол өөрөө үйл явдалтайгаа их сайхан болсон. Тайлбарыг аравдангуй уншаад цаана яг болж байгаа үйл явдлыг он дарааллаар нь гаргах нь бол нийгэмд яг ямар процесстэй болсон бэ гэдэг нь харагдахад илүү ойлгомжтой, илүү дөхөн болсон гэж би боддог. Тэгээ 15 жилийн ага тэмдэглэх болоход бол бид нар өөрсдийнхөө бүх энэ 15 жилийн туршид хийж ирсэн бизнесийг нэг реклам болгоод 15 жилийн он реклам гэж хэлэхэд бол үнэхээр 30 секундэд. За 30 секундаа болоод 1 минутанд багтаахад ч гэсэн аюу хэцүү байсан. Маш богинохон одоо 2-3 хаан үгээр том юмыг илэрхийлнэ гэдэг бол эд мөнч хэцүү дээ. Тэрний оронд бол нэг цагийн кино хийчихэд бол маш амархан байж болох юм. Гэтэл тэр том агуулгатай том юмыг жижигхэн юмд багтааж хийнэ гэдэг бол тэр найруулагчийн тэр зураглагчийн маш их авьяас шаарддаг. Ийм зүйлүүдийг би одоо хэлмээр байна. Баримтат кино хийж тэр 15 жилийн түүхийг харуулна шүү дээ. Гэтэл бол On&Off-ынхантай нийлээд бид нар 1 минутанд багтааж энэ түүхээ харуулна гэж реклам хийнэ гэхэд бол их нүсэр ажил болсон. Гэхдээ бол реклам бол үнэхээр айгуу тийм сүртэй манай бүх үйл ажиллагааг манай бүх түүхийг харуулсан тийм реклам болж чадсан. Тэг хүмүүс ч гэсэн айгуу хөрсөн. Тэр рекламаараа бол том бог далаацтай ямар хэмжээний ямар салбаруудад ажиллаж байгаа вэ гэдэг бол бид нэр үнэхээр хүрэж чадсан гэж бодож байгаа. Түүхэнд 8 онд чинь Монгол улсад хамгийн ойрхон олимп болж ийн гэдэг. Бээжин болоод Бээжингийн олимпийн тоглолтууд бол их найдвар тавьж ирсэн.
Олимпиадээс жилийн өмнөөс юм гэдэг одоо Coca-Cola олон улсын олимпийн хороотой дүншлэг юм байна. Тэгэхээр бид нар Монголдо бол энэ олимпийн арга хэмжээгээ дэмжиж, за ялангуяа одоо олимпиад оролцох тамирчдаа дэмжиж. За манай дөрвөн тамирчин байна. Бид нэр юм компанид ажил явуулъя. Тэгээд нэрэн дээр нь сууж агаад алтын төлөө хамтдаа болоод дуугийн зохиох хэрэгтэй юм байна. Үгийн зохиох хэрэгтэй юм байна. Дараа нь тамирчдаараа дуулахыг ер нь Монголын бүх автомобиль дуулах хэрэгтэй нэг тийм дуутай болёо гэх. Ер нь бол тамирчны авдаг бол одоо бүх хүмүүсийн мэддэг дуу. Нэг одоо тамирчдаараа магтан дуулсан. Тэгээд уяасан. Тэгээд ялангуяа хүмүүсийн урам зориг өгүүлэх. Тэгээд авахын төлөө одоо мөнгөөрөө ингээд огшоосон юм одоо агуулгатай байлгыг гэж хэлсэн. Тэгээд тэр бол гоё асан буусан гэж бодож байгаа. Их хэмжлэлтэй тэмжил болоод үнэхээр манай алтын төлөө хамтдаа бол бас түүхэн хамгийн хэмжлэлтэй програмуудын нэг шүү. Бэлгшээлтэй ч юм уу да тий. Тэр их хүслийн одоо бензин шиг санагдчихсан. Ухыг хүлээн түүнийхээ сүлдийг сэргэн химрийг бат ахыг хүлээн ээжүүд сүгөөр хүн хүлээ аауд арамгаас сон хүлээ ард түмнэрээ алдрыг нь хүсэн хүлээ магнатының багтан баярлахаар хүлээ олимпийн тэнгэр Монгол түмний суу тохот өгүүдийг маань эвэх болтугай Монгол улсыг маань энэрх болтугай. Альва одоо нэг хамтлагч бай, хүнч бай, одоо ямар нэгэн байдлаар одоо хүмүүсийн анхаарлыг татж байгаа ингээ хүмүүстэй эргээд одоо түүхт ямар холбогдох, дурсах зүйлтэй хүмүүс бол ер нь өөр юм дүрсжүүлсэн тийм гоё баримтат кино ч юм уу гоё юмуд хийж үлдэх хэрэгтэй тийм л да. Тэгээ камертай хамтлагын үед хувьдлахаар огт байгаагүй юм. Яг ингээ бид өөрсдөө ингээ сайн яриад ингээ ингэсэн ганц жоохон байсан болохоор одоо яг 96 онд on and off production онох Дуках хоёр өөрсдөө камера авч ирээд бидний яг дөнгөж бараг хамтлаг байлсан дараахан та нар яаж хамтлаг болгоод байгуулж ирсэн тэр нэрийг бол төрсөн ячиж идэвлэгээ. Тэгээ хийжсэн айгүй сонир. 6 сарын 24-ний өдөр яг ийм юм уу наа. 95 энэ өдрөөс хойш бидний амьдрал оронгороо өөрчлөгдсөн. Тэгээд одоо ингээ эргээд одоо өөрсдийнх нь тэр баримт кино гаргахаар гоё шүү. Амар гоё ид. Тэр үедээ болохоор өнгөрсөн тухайг ярьж байгаа гоё юм бол одоо ингээд тэр үе ингээд хийгээ үлдээсэнд амар азтай юм. Банкны 10 жилийн авал бид нар хамтарч хийсэн тэр үйл хүмүүс төгтөнд харах хэмжээ болсон. Дараа нь банкны тухай бидний тухай бас баримт кино байна. Мөн бид нар бол бас ардчилсан хөдөлгөөн, бас оюутны хөдөлгөөний тухай бас бид нар бол тодорхой бас үйл ажиллагаа баримттай кинонуудад хийгдчихсэн. Тэр бүх юм дээр бол одоо яг хэрэглэгчийн зүгээс гэх юм бол бид нар бол on and off үйл ажиллагаанд бол байнга тийм сэтгэл өндөр ханамжтай байдаг. Банк гэж юу вэ? Банк гэхээр бид юуг ойлгодог вүлээ? Тэд яагаад дандаа ийм сүрлэг том барилга башинтай байт юм бэ? Банк гэж бидний мөнгийг хадгалдаг, бас нөгөө нэгэнд нь зээлүүлдэг газар уу? Тэгвэл яагаад бидний мөнгийг хадгалсныхаа төлөө бидэнд шагнал өгөөд зээлүүлснийхээ төлөө шагнал хүсдэг юм бэ? Энэ бүхний учрыг хамтдаа хайн банкны ертөнцөөр бяцхан аялал хийя. Орчин цагийн анхны банк 15 дугаар зуунд Италид үүссэн бол Монголын үндэсний банкыг 1924 оноос эхтэй гэж үздэг. Бид Монгол банкн дээр ирээд Монгол банкны бусдаас ялгарх гол тал бол бид энд мөнгө хадгалуулдаггүй, зээл авдаггүй. 1990 оны ардчилсан хувьсгал Монголд банк санхүүгийн ертөнцийн жам ёсны эрүүл тогтолцоог бий болох хүнцийг тавьсан бөгөөд 1991 онд улсын банк хурлаас банкны тухай хууль баталснаар манай орн 2 шатлалтай банкны системтэй болсон юм а. Баримт кино зохиолог гэхэл нэг л өөр. Тэр дотоод сэтгэлийн мэдрэмжийг, тэр гол үйл явдлынхаа мэдрэмжийг сэтгэл зүрхээрээ, тэр дүрсээрээ, тэр дуу хоолойгоор баяжуулж бидэгт нь би бас их баяртай байдаг. Манай улс хөдөө аж ахуйн түүхэн уламжлалт орн. Хөдөө аж ахуйн түүхийн бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхийдийн биржийн тухай хуулийг улсын хурлаас баталсан. Хууль хэрэгжиж бирж байгуулагдсан үр дүнтэй ажилласнаар түүхийдийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн сан бий болж. За 2011 оны 6 сард улсын их хурлаас хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхийдийн биржийн тухай хуулийг баталсан. За энэ хуулийн дагуу нэлээд их ажлуудыг хийх шаардлагатай болсон. Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн сайдын шалгаар намайг төслийн нэгжийн
Энэ Монгол улсад хэрэгжиж байсан анхны хөдөөж гаралтай бараа төлөвүүдийн биержийн төслөөсөн учраас олон нийтэд энийг маш ойлгомжтой болгох тийм. Ялангуяа малчид энийг ойлгох хэрэгтэй байсан. Малчид хэрхэн хоршоонд яаж нэгтгэв, мөн хуулиас сурталчлах юм ажил хийх шаардлагатай болсон. За энэ ажлын нэг хэсэг нь болохоор олон нийтэд энэ биржийн үйл ажиллагааг таниулах, биржийн кино танилцуулах хийх ажил байсан. За бид нэр энэ киног хийхдээ мэдээж хамгийн туршлагатай компаниг шалруулах шаардлагатай болсон. Ингээд 3-4 компаниас санал авсны дагуу On and Off Production-ыг сонгосон. Яагаад сонгосон бэ гэхээр энэ компани маань баг 20 гаруй жил энэ зах зээл дээр үйл ажиллагаа явуулсан нэлээд туршлагатай. За мөн 2 дугаарт энэ On and Off Production-ы дэд захирал Ансалмаагийн зохиол маш сайн зохиол байсан. За энэ зохиол нь мэдээж маш ойлгомжтой нэгдүгээр та 2 дугаарт энэ зохиолын дагуу энэ кино тоглох жүжигчд маань манай арт түмэн хайртай жүжигчдэн тоглохоор байсан. За энэ санаа мэдээж нэгдүгээр таалагдсан. 2 дугаарт мэдээж энэ техник талаас нь энэ зураг авалтыг хийх, монтажлах, чанартай өндөр түвшинд хийх ажлыг бол мэдээж энэ компани хийж чадах нь ойлгомжтой байсан. Ингээд энэ компанийг сонгоод энэ биржийн киног хийхээр гэрээ байгуулан ажилласан. За энэ киног бол бас богино хугацаанд нэлээд чанартай хийсэн гэж би хувьдаа бодож байгаа. Яг л үхээр энэ киног олон нийтийн мэдээллийн хэрэгслэр одоо цацхад тий олон нийт маань нэлээд маш зөвөр эргээр хүлээж авч ирсэн бидний ажлыг. За энэ киногийн бас чанартай хийгдсэн юм. Бас 2 дахь юм юу гэхээр 8 сарын хугацаанд 400 гаруй тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байгаа. Тэр энэ мэдээж манай оролцогчд маань энэ түүхийд хэрхэн яаж бэлтэх үү, хэрхэн яаж арилжаанд орох уу гэдгийг нь ойлгох нь бас чухал. Нөгөө талаас биржийн арилжаанд оролцох бас сэтгэл зүй гэж би ярьсан тий. Энийг бол бэлтгэхэд энэ кино маш чухал үр гүйцэтгэсэн. Реклам гарсны өмнөх борлуул, реклам гарсны дараах борлуулалтыг бол харьцуултыг бол компаниуд бол мэдээж зөндөө хийдэг баг. Тэгээд тэр нийгмийн сэтгэл зүйг сайн мэдэрч реклам хийнэ гэдэг бол зүгээр л одоо нэг урлагийн хүний авсан ажил биш. Энэ бол үнэхээр бас нэг бизнесмен хүн гэх юм уу, эсвэл одоо энэ эдийн засаг бас зах тухаас нь мэддэг. Ер нь бол тэгэл бүх төрлийн л мэдлэгтэй боловсролтой байж ээж тэр дундаа маш өндөр зах зээлийн мэдрэмжтэй байж ижил тэр шинэ бүтээгдэхүүнийг ард иргэдэд customers буюу хэрэглэгчнэртэд зөв утгаар нь хүргэнэ гэдэг бол тийм амар ажил бол биш. Өнөөдөр Апо компани үйл ажиллагаа түүнийх нь цар хүрээ хүмүүст хүрсэн байдал нь бол On and Off-тай яалтчгүй салшгүй холбоотой. Аливаа ямиг одоо тийм өнгөтэй болгодог амжилтын хүчил юм л да. Одоо аливаа ямиг хүмүүст хүрэхэд бараг 200-300% амьдруулад ингээд гой будаад өнгө болгоод амьдруулад ингээд за юм бүтээл шин боллоо гэж явуулдаг ийм л ажил хийдэг хүмүүс л дээ. Монголчуудын оюун санааг 21-р зууны дэлхийд хөл хил хоёр нийлүүлэхийн төлөө бүхэн хатан тэмцэж байж хэлээ. Монголын орчин цагийн үеийг одоо видео клип продакшнуудыг бас ноён оргил чамба, нямба тийм уран бүтээлч тэгээд тогтвор шүүгчтэй ингээд олон жил ингээд ганхахгүй ингээд олон нэг сахар яваад гэдэг чинь эм хайхтар усуу та. Хамгийн цэмцгэр продакшн. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хийсэн бүтээл болгондоо өөрийнхөө тамгыг барьж чадсан. Өөрийн гэсэн тамгатай хамт олон гэж бодно. Энэ рок pop энэ эстрадын чиглэлийн юмыг сурталчлах, таниулахад анхны алтан ганацаа болсон продакшн гэж би ойлгодог. On production бол ерөөсөө их нийтэлтэй бүтээлч хамт олон л гэж